жоохон сэтгэлтэй нэг өөрийн юм шиг ханд. Энд тэндээс нэг шавар олж ирээд наци юм шиг ямар ч өнгө үзэмжгүй яг ижилхэн хөрөнгө хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Яг ижилхэн материал зарцуулж байгаа. Энэ дээр жоохон сэтгэл гаргаад өнгө үзэмжээс нь чанар стандартаас нэг өөрсдийн гэрийн одоо барилга байшин бид барихтаа яадаггүй яг тэр шиг сэтгэлээр хандцгаа. Улсын хөрөнгө та бидний хүүхдүүд сурах газар аюулгүй байх хэрэгтэй, өнгө үзэмжтэй байх хэрэгтэй, ая тавтай байх хэрэгтэй. Тэгээ нэг эсклач юмнууд хийчдэг, зураг харуулахаар их сайхан зураг харуулдаг. Гүйцэтгэхээр одоо бид нар шиг сайхан чадвартай, мэдлэгтэй мундаг компани байхгүйгээд ордог. Орцсон өнөө бөөн зовлон тоочоод ажил явдаггүй. Авсан хэдэн төгрөгөө энэ тэнд хуваагаад туслан гүйцэтгэгч компани гэж чадахгүй нөхдүүд өгөөд тэгээд будагч наач чаддгүй хүмүүс авчиад баахан завааруулаад хайдаг. Дараа нь тэрийг цэвэрлээч одоо арилдаггүй ийм л дүр төрх байж байгаа шүү. Тэгээд та хэд энэ дээр анхаар энэ бүх газруудад манай энэ яам нийслэлийн ажлын хэсгийнхэн бүр зөв шүүмж шаардлага өргүүлээд хугацаа зааж өгөөд ингэж хяналт тавьж явахгүй бол болохгүй.